сайн уу? За энэ удаагийн бичлэгтээ тавтай морил. За тэгэхээр энэ бичлэгэн дээр би та бүхэнд өмнөх амьдралын Йой. Чи өмнө амьдрал зохиож исэн юм. Миний хавраг хатгав. Инэхээр миний хаврагаар хатгаад байна. Яасан би? Яасан? Яй. Мэдгүй. Инээс чи зөөсөн. Тий. Андаа. Чамаг харахаар инээ түрээд байна. Яй. Гарахад. Тэн бичлэгээ нэг удаа бичих заяагүй штэ. Оо е. Өмнө нь ямар үсний цэцэлтүүдтэй байсан юм? Үсээ ямар өнгөөр будуулж исэн гэд ер нь ямар үстэй байсан бэ гэдгийг хуваалцъя гэж бодлоо. Та ч гэсэн ер нь ингээд өмнөх жилүүдийн зургууд чинь байдаг бодол тэрийг ингээд харьцуулаад харахаар сонирхолтой л хэдэм байна. Одоо чинь би та дэд яг 19 оноос хойш ямар үстэй болсноо хуваалцах байгаа байхгүй юу? Тэгээд жоохон гайхал сууж байна. Тэгээ эндээс нэг юм ажигласан. Ер нь бол ингээд янз бүрийн үстэй болж байгаа штэ. Босон байна. Тухайн цаг мөч бүртэл энэ үс надад зогч ийн л гэж боддог байсан. Тэгээ би яг одоо ч гэсэн энэ үс мөн надад ажгүй л байгаа гэж бодож байгаа. Тэгээд магадгүй 2-3 жилийн дараа ийм үстэй зураг хараад юу гэж бодохыг, магадгүй энэ бичлэгийг үзээд юу гэж бодохыг таашгүй. За тэгээд өмнө нь ямар үстэй байснуудаа хуваалцахаас гадна яг одоо үсэндээ ямар бүтээгдэхүүнүүд ашиглаж байна, тэр бүтээгдэхүүнийхээ сэтгэлийг таадтай хуваалцах болно. Ер нь бол би амьдралынхаа ихэнх цаг мөчид ер нь бол нэлийн урт үстэй байдаг байсан. Тэгээд одоо нэг энэ минүүгээр татсан. Тэгээд тэв тэгшгэн шулуун тайралцтай тийм үснүүдтэй байдаг байсан. За тэгээд тийм үстэй байж агаад яг 19 энэ зураг жишээ нь 19 оны 5 сарын 27 оны зураг байна. 5 сард яг анх удаа үсэндээ сор хийлгэж исэн. Тийм шар сор. Тэгээд тэр үеэс эхлээл ер нь надад хар ус зөхгүй мэн гэж боддог болсон. Тэгээд хар устэй байх зургуудаа таадтай хуваалцъя. Энэ байна. Энэ болохоор 19 оны 2 сарын зураг байна. Тийм. Яг амар их чиг харагдаж байна. Тийм ч одоо 19 оны зураг шүү дээ. Энэ бол одоо жишээ нь тийм яг л 2 сарын 9, 2 сарын 22-ны зургууд байна л та. Тэгэд нүдэ амар тод боддог байсан байна. Контра амар өргөн тавьдаг байсан байна. Одоо бол баг бодгоо болсон. Надад ийм урт тэгээ шулуун хар ус бол жоохон ууртай юм шиг тэгээ нас нэмж харагдуулдаг юм шиг байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Үсээ сортой болгосон зураг маань энэ байна. Тэгээд сортой болгосон үедээ би айгүйх буржээлгаж нэг юм зигзаг хэлбэртэй айгүйх болгодог байсан. Харж байгаачлан нэг тийм бордуу ч юм уу те эсвэл юм арай хар биш цайвар хүс ер нь бол надад цохох юм байна гэж тухайдаа боддог байсан баамаа. Воо. Энэ бол бүр амар хөш харагдаж байна. Тэгээ нүдээ бас амар хүнд боддог байсан байна. Хөмсгөө арай тод боддог байсан юм. Ийм сортой үстэй байжгаад үсээ яг оранж өнгөөр будуулж исэн. За тэр үеийн зургуудыг хэдүүлээ харцгаая. За энэ бол яг 19 оны 11 сард үсээ будуулж исэн санагдаж байна. Тэгээд 12 сарын зургууд байна. Яг ингээд хуучин өөрийн үс нь ургаад эхэлсэн байгаа. Энэ үсээ би бас өөртөө зогч ийн л гэж боддог байсан. Тэгээ одоо бодохоор яг миний одоо нэг хувийн өнгө биш байсан л байна л да. Нэг тийм намар өнгө байгаа зин. Ардаасаа одоо жишээ нь ингэж харагдаж байна л да. Будагтай үстэй байхын нэг хэцүү тал болохоор яг нөгөө нэг өөрийн үс ургаж эхлэхээр яг юм нөгөө зааг гарч ирдэг. Одоо нөгөө будагтай будаггүй. Тэгээд тэрийг харчлах аюу хэцүү байдаг. Тэгээд энэ бол яг миний хамгийн үсэндээ дургүй байсан үеүүдийн нэг байна. Яг нөгөө нэг тийм нэг сонингдсэн юм шиг те яг нөгөө анх гой будуулсан үсний маань өнгө нь алга болоод тэг жоохон шаргалтуу цэсэн юм шиг өнгөтэй болж ирээд тэг тэрэндээ аюу дургүй байсан. Эндээсээ шууд нэг тийм бургунди гэж хэлдэг дээ. Тийм үсний өнгөтэй болсон. За тэр үеийн зургууд маань энэ байна. Надад энэ өнгө тэгтээ аюу таалагддаг байсан.
Гэтэ харамсалтай нь яг иймэрхүү тод өнгө бол удаан тогтцтой байдаггүй. Нилийн арчилгаа шаардна. Одоо нэг будагтай усны шампунь ч юм уу тий. Тэгээ тогтмол яг нөгөө үсээ өөрийн ус ургангууд нь будуулах гэдэг ч юм уу. Бас стил нэг тийм хөшнөл харагдаад байгаа юм шиг надад бол санагдчихэв. Өнөө үсний маань өнгө угаалт бүрт ингээд алга болоод бургундийнхаа өмнө нөгөө нэг шаргалаар будуулсан байгаа ш. Тэгээ оранж юм шиг. Тэр өнгөний маань цайрсан хувилбар руу орж эхэлсэн. За тэгээ энэ бол яг 21 оны 4 сар байна. Тэгээд энэ зураг бол төвшөө энэ зургийг хараад надад сайн болсон гэж яриад идэв. Тэгээ одоо энэ нөгөө чиний намайг анхаарсан зураг мөн үү? Мөн. Энэнийг анхаарчаа чи юу гэж бодсон бэ? Үсэнд нь бол анхаарахгүй зүгээр хөөрхөн хүн байна да гэж бодсон. Хөө тийм үү? Нөө бондуур байсан байна үү те. Харин тийм ээ дээ. Саяны зургнуудыг харсан бол ингээ нэг хэрмний хацар ингээ амар том болчтой байсан байгааз. Одоо Нөө залуучаад байгаа юм шиг өөр. Буцаа тийнейж болтой юм шиг. мэдгүй да. Энэ үеэс эхлээд би өөрийгөө эрс өвчлөхөөр шийдсэн байдаг. Яа. Сэтонгос кэнэ нүшээ авалт гэдэг шиг. Тийм. Тэгэл би төвшөөтэй амьдарч эхлээл гинтхэн үсээ ийм болгоол ороод ирсэн. Тэгсэн дээ. Чи тэр үед яаж хүлээж авсан бэ? Юу гэж бодсон бэ? Мөрөж одоо. Тусны хайрын би тэгчихсэн би. Тэгэхээр тусны дуртай байсан болох гэдэг л та. Харин тийм. Тэгээ хайрын бэ л гэж бодсон та. Тусны хайрын бэ гэж бодсон юм уу тий? Тайруулаад ийм нэг доотлын энэ хэсгээрээ ийм нөгөө цайралттай арай өөр өнгөтэй тийм болж исэн. Уг нь анх яг тийм нэг тийм нэг гоё baby purple өнгөтэйс аахгүй юу? Baby ягаан өнгөтэй. Тэгсэн чинь тэгэл тийм үнэд жугаасаа 3-4 угаалтын дараа алга болчдөг. Тэгээд яг нөгөө үндсэн цайралтын нөгөө нэг муухай шаардлага орж эхэлсэн. За тэгээ энэ үстэй аягүй удаа явсан. Нэлээд удаа явсан. Энэ үед яагаад үсээ тайрыг гэж бодсон бэ гэхлээр энэ үед би яг амар стресстэй он жилүүд байсан байна. Он жилүүд ч их сүртэй юм бэ 21 он л юм ба шүү дээ. 21 оны 6 сар л юм байна л да. Нэг тийм карьерийн хувьд ч гэсэн яг яах вэ? Би яг энэ юурэ байх вэ? Надад өөрчлөлт хэрэгтэй юу гэж карьерийн хувьд ч гэсэн нэг юм бодоод тэгээд л төвшөөтэй бас яг анхтай харилцаал. За ямар ч гэсэн ингээд амар олон юм тохиолдоод миний амьдралд тэгээд амар их стрессж ийснэ санаж. Гэрт ингээд хаашаал харна миний үс те өглөөс ирлээ дэрэн дээр нийл үс. Тэгэл хүсээ угаалаа ингээд бүр ингээд амар их үс. Нөө стресстэд үс унаад тэгээд үс унж байгаагаа харахаар үс унж байгаагаасаа дахиад улам ингээд стресстэд идэв юм бэл. За тэгээд тэр үедээ миний авч чадсан арга хэмжээ бол хүсээ тарих байсан. Шууд ингээд үс уналтыг зогсоож чадахгүй юм чинь богино хүстэй болчих юм бол ядчил арай овор хэмжээний хувьд ч гэсэндээ арай бага харагдах юм болов уу гэж өөрийгөө ингээд хуурч байгаа нэг арга юм уу да. За тэгтээ би хүсээ тарьсандаа амар баяртай байдаг. Ягаад ч ингээд энэ үеэс эхлээд хүсээ тариад тэгээд нүрэ будахаа болоод нэг тийм тайрмал өстэй охин болсон байна да. Цайруулсан байгаа нөгөө нэг энэ хэсэг байгаа штэ. Энэ хэсгээ ингээд нөгөө нэг багасгаад алга болгоод тариад алга болгох чи гэж бодоод тариад идэв гэсэн. 8 сард бүр яг ийм өстэй болсон байна. Ийм богинохон үстэй явж хагаад иймэрхүү хэмжээтэй болоод яг энэ зураг нэрх шиг урттай болоод тэгэд энэ үед өгн би яг үстэй ургуулъя бодсон байсан байхгүй юу. Тэгтээ ягаад чи өсөнд маань дахиад нэг ийм шинэ юм хэрэгтэй юм шиг санагдаад тэгээд сор тавиулаад сортой хэсгээ юм нэг baby purple болгосон байгаа эргээд. За тэгээд анх удаа нөгөө нэг жоохон насанд хүрсэн дараа анх удаа чолк тавиулсан байдаг юм. Тэгээд одоогийн байдлаар чолк маань нэг энэ хавцаал явж ин да. Тата. Тэг үнэхээр чолктой байх бол миний хувьд асуудал юм элэ, чадахгүй мэлээ. Өөрийгөө яа гэж ээж чолк бол үнэхээр асуудал юм элэ. Ялангуяа өвөл. Одоогоор яг хийцэн байгаа юм болохоор энэ байна. Үс маань энэ үеийг ботход 22 оны 11 сараас хойш хамаагүй урт ургацсан байгааз бүр ингээд энэ хэсэг дэрдэг болсон. Тэгээд дээр нь би үсээ аялалд яваад ирснийхаа дараа шууд буцаад өөрийнхөө өсний өнгөтэй ижилхэн тийм бордон өнгөөр бодуулсан байж байгаа. Үсэндээ нэг өөрчлөлт хийх бодол байхгүй байна. Гол нь яг нөгөө нэг үс маань унсан хിവэрэл байгаад байгаа. Тэгээд үс уналтынхаа эсрэг эмчилгээний бүтээгдэхүүнүүд хэрэглээд тэгээд гол нь үсээ яг эрүүл байлгах тал дээр л анхаарч байна да. Дулаархаар нэг сэтгэл санаагийг илзээл эмгтээчүүд нэг өөр болгочдөг штеп.
Тэгээ тэр үед одоо ямар салхи хүлээгээд миний бодолд юу орж ирахыг таашгүй. Ягаад ч ингэж энийг эргэчээд байгаа энэ нь надад нэг хөөрхөн санагдаад байгаа шүү дээ. Нэг тийм илдүү арчилгаа шаардлагатахгүй хүсээ угаалаа хатаалаа өөрөө юм болчихно. Амрагаас тээ. За тэгээд хүстэй маань танилцсанд баярлалаа. За тэгээ одоо яг хүсэндээ ямар бүтээгдэхүүнүүд ашиглаж байна вэ? Тэрнийхээ сэтгэлийг таадтай хуваалцъя. Нөгөө хүсэндээ хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнийг хадлаар анх яг дөнгөж худалдаж аваад хэрэгжилж байхдаа нэг рил оруулсан. Тэгээд тэр рилийг үзсэн бол яг энэ бичлэгийг орохыг хүлээжсэн баха гэж бодож байна. За эхнийх нь болохоор яг ийм хүсний ийм сет бүтээгдэхүүн байгаа. Би тэгээд анх удаа яг ийм сетээр нь хэрэгжилж үзэж байна. Энэ болохоор Nyoxin-ы 3.8-ын тэгээ Color Safe буюу одоо нэг будагтай усан зориулагдсан. Тэгээд хуйхны эмчилгээний ийм шампунь болон ангижруулагч тэгээд хуйхны ийм эмчилгээний бүтээгдэхүүн цацлага ийм гурваараа сет байгаа гэсэн. За тэгээд шампунаас нь эхлэе. За би ингээд ус уналтынхаа эсрэг, хагны эсрэг, хуйхны эмчилгээний гээд ер нь амар олон эмчилгээний шампунууд хэрэглэж үзчихсэн. Тэгээд ер нь бол шампунь надад яг ингэж санагддаг. Одоо бусад арьс арчилгаа ч юм уу те. Бусад ингээд янз бүрийн бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад шампунь бол ингээд баг хамгийн анхны хэрэглээн дээрээ л тохирохгүй мэдэгддэг юм шиг санагддаг. Тэгээд ер нь бол надад нөгөө ихэнх эмчилгээний шампунууд ингээд нэг таалагддаггүй зүйл нь юу вэ гэхлээр ийм нэг амар юу минттэй нэг тийм сэнгэнсэн үнэртэй байдаг. Тэр нь надад үнэр нь ерөөсөө таалагддаггүй байсан. За тэгээ хоёрт болохоор нэг тийм яг угаахаар ингээд нэг тийм хөөсөрхгүй тэгсэр нэ ингээд юм гар мар очоод ингээд гацчдаг. Ингээд нэг жоох ингээд ширэлдэн гэх юм уу да. Тиймэрхүү бүтцтэй байгаад идэг ихэнх одоо юунууд эмчилгээний шампунууд. Тэгээд тийм шампунуудад надад ерөөсө тохирохгүй байгаад байна гэж боддог байсан. Тэгсэн чинь одоо энэ Nyoxin-ы 3.8-ыг энэ одоо баг энэ хавцааны ирсэн байгаа мó хэрэглээд. Тэгээд Nyoxin-ы энэ 3.8-ийн энэ болохоор яг гаа үнэртдэг, сэнгэнсэн үнэртэй. Тэгээд би тэр үнэрэнд дургуу дээ. Тэгэнгүүт яг энийг хэрэгжилж үзээд хуйханд яг ингээд зүгээр ингээд сэнгэнсэн үнэртэй биш. Хуйх өөрөө яг ингээд амьсгалаад сэнгэнээд байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Энэ хуйханд байгаа тэгээ бүх ингээд бохирдлууд байхгүй болоод нэг тийм амьсгалж байгаа юм шиг нэг тийм мэдрэмж төрөөд тэгээ тэр надад таалагдж байгаа учраас үнэрийг нь бол төвчж болох юм байна гэд ингээд аажмаар үнэрт нь бол одоо дуртай болж эхэлж байгаа. Дуртай болох нь цаашаа тасж байгаа гэх юм уу. Тэгээд хоёрт болохоор яг жоох ингээд эмчилгээний бүх шампунь ч ер нь тийм байд юм байна гэсэн дүгнэлтэнд одоо хүрээд байна л та. Энгийн шампунууд бол одоо ингээд хөөсрүүл ингээд угааж аваад хүсээ эмхэд бол ингээд гараад ирж байгаа шүү дээ. Эмчилгээний шампунь бол тийхгүйгээр яг хуйхандаа маш сайн массаждах шаардлагатай юм шиг байна. Надад болохоор хит хөөсрөх бол онцгүй. Тэгээ бүр огт хөөсрөхгүй байх бас ерөөсөө онцгүй. Тэгэхээр яг ингээд өөрийнхөө ажлыг хийгээл тодорхой төвшөнд дэжгүй хөөсрөөд тэгээд гоё явагдж ивэл тэр шампунь надад таалагддаг. Тэгээ Nyoxin-ы энэ шампунь бол яг тийм байсан. Тэгээ тэр надад таалагдж байгаа. Хоёрт болохоор угаагаад тохирохгүй шампунь бол надад баг маргааш өглөөнөөс ирээд хуйх цагтандаг. Тэгээд 2 хоноод ч юм уу те ингээд шууд ингээд хагтаад байгаа ч юм шиг мэдрэмж төрдөг. Тохирохгүй байгаа шампунь. Тэгээ надад бол ерөөсөө тийм шинж тэмдэг бол ерөөсөө илрээгүй. Дээр нь юм нөгөө түрүүний хэлсэн Color Safe буюу одоо нөгөө будагтай усан зориулсан учраас миний ус одоо будагтай байгаа. Тэгээ би тэгээ нөгөө тест байдлаар хэрэгжилж үзьегээд эн чинь миллиграм нь хэд юм бэ? За ямар ч юм жижигхэн савлгаатайгаар навсан. Тэгсэн жоох үлдсэн байна. Тэгээ би нэг өргөжлүүлж хэрэглэх үү гэвэл хэрэглэн. Таалагдж байгаа гэвэл таалагдж байгаа. Таалагдахгүй байгаа юмнууд гэх юм бол үнэр нь л гэж магадгүй юм да. Гэхдээ үнэрэнд нь бол тасчих байх гэж бодож юм тасж байгаа. Тий. За хоёрт нь болохоор ангижруулагч. За яг түрүүний хэлсэн нэг шампуны дутагдaltaй талуудаас дутагдaltaй л жоох надад таалагдахгүй байсан зүйл нь ингээд нэг угаангууд ингээд нэг жоохон гацаад байгаа юм шиг ингээд мэдрэмж төрөөд ин гэсэн шүү дээ. Тэнгүүт яг араас нь ангижруулагчаа хэрэглээл тэр асуудал байхгүй болчтой. Ингээд ус маань ингээд маш гоё нэмэрсэн зөөлөн болоод ер нь л маш гоё болчтой. За тэгээд ихэнх ангижруулагчийг болохоор усны хуйхандаа төрхөж болохгүй яг усны үзүүр хэсэгтээ төрхдөг. Тэнгүүт энэ өөрөө яг нөгөө энэ scalp therapy буюу одоо хуйхны эмчилгээнийг ангижруулагч учраас усныхаа хуйхнаас үзүүр хүртлээр төрхдгээрээ онцлог юм билээ. Тэгээд тэр нь бас надад үнэхээр таалагдсан. Яг ингээд хуйхандаа массажлал тэнгүүт ингээд гоё сайхан юмыг үгээр хэлж чаддгүй маа би амар хэцүү. Тэгээ надад бол үнэхээр таалагдж байгаа. Тэгээ дээр нь бас Color Safe буюу одоо будагтай усан зориулагдсан
Жишээ нөгөө миний хамгийн сүүлд бодуулсан байгаа зургийг харсан бол ингээд харваас ингээд нэг амар хатуу ингээд ширүүн байгаа гэдэг нь харагдаж байгаа. Тэгэнгүүт одоо ус маань нэг иймэрхүү байна. Тэгэхээр ингээ хамаагүй дээрдсэн ингээд маш гоё зөөлхөн болцсон байгаа. Дараагийнх нь болохоор өсний олон хуйхны ийм тижээл байгаа. Ийм цацлаг хэлбэртэй. За тэгээд энэ болохоор нөгөө шампунь ангижуулагч хоёртойгоо юм сетээр ирд юм бэлээ. Тэгээ энэ сетийн ер нь онцлог нь болохоор ус үнэлтийн эсрэг тэгээд шингэрч байгаа уснд бас тохиромжтой юм бэлээ. Тэгээд яг хуйхаа ингээд маш гоё цэвэртэй. Тэгэнгүүт нэг утанцраас одоо нөгөө нэг олон шиг үсэл ургаж авах юм бол энэ чинь өсч өгдөх маш гоё болно шүү дээ. Тэгээд тэрийг нь дэмжиж өгдөг. Ийм онцлогтой юм байлээ. Их хэрэглэхтэй болохоор ингээд үсээ угааж дуусаад сайтер сэгсрээд тэгээд хуйхандаа цацаад тэгээд гоё массажлаж хэрэглэн тэгээд араас нь угаах шаардлага байхгүй тэгээд ерөөсөө шингээчин гэсэн үг. Дараагийнх нь болохоор миний яг анх удаа хэрэглэж үзэж байгаа ийм бүтээгдэхүүн байна. Энэ болохоор үсний серум. Өмнө нь бол дандаа арьсандаа л одоо арьс арчилгааны серумууд хэрэглэж байснаас биш үсний серум гэж ерөөсөө хэрэглэж үзэж байгаагүй. Тэгээд ийм хоёр серум байна. Энэ болохоор өдрийнх, энэ болохоор оройных, шөнийх. Өдөр болгон хэрэглэн өглөө босоол энийгээ түрхээл орой унтахаас өмнө энийгээ түрхээл. Тэгээ энэ хоёрыг яг ингээд хамтд нь 2 сар хэрэглээд 2 сарын хугацаанд яг ингээд бодиттой үр дүн гардаг гэдэг нь яг ингээд судалгаараар батлагдсан юм билээ. Тэгээд би одоо тэрийг нь яг үнэнсгийг л одоо шалгах гал хэрэглэж үзээл явж байна. Тэгээ эхний сэтгэл бол нэлээд таалагдж байгаа. Өдрийн серумынх нь онцлог нь болохоор яг ус үнэлтийн эсрэг юм билээ. Энэ хараа ингээд anti hair loss. Нэг ийм даралтыг pump гэж хэлээд байгаа штэ. Тэгээд үсэндээ 12-оос 15 удаа ингээд pump хийгээд тэгээд гоё массажлаад тэгээ араас нь угаах шаардлага байхгүй. Тэгээд үнэр нь нэг тийм гоё надад таалагдсан. Тэгээд ерөнхийдөө л яг надад зориулагдсан гэж би бодоод байгаа. Нөө нэг ус маань маш их унаад байгаа учраас яг ус үнэлтийн эсрэг одоо хамгийн гол үйлчлэгээтэй серум нь энэ юм бэлээ. За тэгээд дараагийнх нь болохоор энэ шөнийн серум. Шөнийх нь энэ хоёрыг хосоор нь хэрглэж одоо ус үнэлтийн эсрэг яг гол үүргийг гүйцэтгэх гэх юм уу. Тэгэнгүүт дээр нь нэмээд шөнийх нь ямар үйлчлэгээтэй байгаа вэ гэхээр нөө нэг үсээ хурдан ургуулъя. Тэгээ дээр нь үс чинь ингээд шингэрсэн ингээд арай өтгөн болохыг гэж бодож байгаа юм бол шөнийн серум нь яг тэр тал дээр илүү үйлчлэлтэй гэж тэгж хэлээ. За тэгээд үнэр нь бас аюу гоё. Тэгээд энийг хэрэглэхтэй болохоор одоо ингээд эн чинь ийм нөгөө нэг төрөнийх болохоор ийм нэг дардаг памп хэлбэртэй байгааз энэ болохоор ийм нэг дроп хэлбэртэй байхгүй юу? Ийм. Тэгэнгүүт энийг болохоор ингээд ийм нэг 2-4 дропыг үсэн дээрээ ингээд тусаагаад тэгээд бас гоё массажлаад араас нь угаах шаардлага байхгүй. Тэгэнгүүт би болохоор яг ингээд үсээ заагалж агаад одоо оройноос нь эхлээд ингээд хоорондоо нэг ийм 3-4 см-ийн зайтай ч юм уу те. Ингээд тэгээд дахиж үсээ нисгээр нь ингэж зааглаад яг арьс арчилгааг бол одоо эмэгтэйчүүд айгу хийгээ сурцсан байдаг штэ. Тэрэн шиг яг үсэндээ яг ийм арчилгааг өдрө болгоо ингэж анх удаа хийж үзэж байгаа учраас надад ингээд үнэхээр сонирхолтой санагдаж байгаа. Ерөнхийдөө ингээд энэ хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнүүдээ бүгдийг нь ингээд базаад нэг сэтгэл хэлэх юм бол үнийг хэлэхэд бол надад яг нёксины бүтээгдэхүүнүүд жоохон үнэтэй санагддаг байсан анх. Тэгээд яагаад чи нөгөө нэг эмчилгээний шампунуудад нэг тийм итгэл алдарсан. Тэгэнгүүт за бас л яг нэг тийм үйлчлэгээтэй тэгээ нэг тохирохгүй мэдгүй ийм шампунууд үнэтэй авч ирснаас гэж бодоод өнгөрөөд яваад байдаг байсан. Тэгээд яг он дөнгөж гаргаад 1 сарын ихээр худалдаж авсан. Тэгээд одоо яг өнөөдөр чинь 27 гэхээр за бараг сар хэрэгжилж байгаа юм уу? Анх нэг үнэтэйг санагддаг байсан ч гэсэн одоо болохоор яг ингээд нэг үсэнд маань яг тохироод таарад байгаа учраас би бол тэр бодол маань ингээд жоохон багаар алга болж юм л та. Одоо жишээ нь би энэ хоёр маань ингээд дуусах төгсөн. Тэгэнгүүт энийг би яг нөгөө том сетээр нь авъя гэж бодож байгаа байхгүй. Бүр яг жилийн хэрэглээ. Яг 1 жил хэрэглэх гээд бүр ингээд томороо байд юм лээ. Тэрийг ингээд нэг авцсан бахад жил хэрэглэн гэхээр үнэтэй санагдаж байгаа юм шиг хэрнээ жилийн хэрэглээ гэж бодохоор дэжгүй байгаа байхгүй юу? За тэгээд нэг тийм байна. Тэгээд хоёрт болохоор одоо жишээ нь би яг нөгөө 3 номерын сетийг хэрэглээд байгаа. Яг энэ нөгөө нэг шампунь ангижруулагч TJL 3-ыг. Тэгэнгүүт эн чинь өөрөө 4, 5 гээд янз бүрийн одоо юунууд номерууд байд юм бэлээ. Тэр бол өөрсдийн гэсэн үйлчлэлтэй. Жишээ нь энэ бол одоо яг ус үнэлтийн эсрэг будагтай үснийх байхад бүр яг ус шингэрч эхэлж байгаа. Эсвэл бүр ингээ халцарч эхэлж байгаа ч юм уу тий. Яг тийм мэдгэдэггүйц шинж тэмдэгтэй байгаа бол яг тэр болгонд нь тохирсон сетүүд гэж байд юм бэлээ. Тэгэд хамгийн таалагдсан зүйл нь юу вэ гэхээр Нёксины яг нөгөө нэг wellness салон байд юм бэлээ. Тэгээд тэр салон дээр очиод хуйхаа онцлуулаад тэгээд яг мэрэгжлийн эмчээс
зөвлөгөө аваад хуух чинь ийм асуудалтай байна. Үс чинь ийм асуудалтай байна. Тийм учраас энэ бүтээгдэхүүн арай илүү тохирно гэдэг зөвлөгөөг авч болох юм билий. Тэгээд ингээд тэрийг нь би сонсчоод яг ингээд Нёксинд ингээд амар баярлсан. Яагаад тэгэхээр зүгээр ингээд нэг бүтээгдэхүүн зараад өнгөрөх биш. Яг үнэхээр ингээд тэрийг бүтээгдэхүүний сонгож хэрэглэж байгаа хэрэглэгчдийнхээ одоо эрүүл мэндийн төлөө, гоо сайхны төлөө тий одоо сайхан үстэй байхын төлөө ингээд нэг тийм сэтгэл гаргаад байгаа надад үнэхээр таалагдсан. Тэгээ тийм болохоор та хэрвээ үс арчилгаандаа мөнгө зарья гэж бодож байгаа бол wellness center дээр нь очиод Central Tower дээр байдаг санагдаж байна. Тийм. Тэгээ wellness центр дээр нь очиод тухайн онцлуулаад тий. Тэгээд хэрэгжилж нэлийн хэрэглэснийхаа дараа магадгүй сарын дараа дахиж очиж үзүүлээд үр дүн мэдэгдэхүйц гарч байгааг нь өөрөө нүдэрээ хардаг ч юм уу тий. Тэгвэл илүү одоо зүгээр хаа гэж бодож байна. Одоо жишээ нь би ингээд үсээ өдөр болго ингээд самнаад үсээ ингээд л ингээд гарын салаагаар ингээд хүснүүд маань ингээд унаад байдаг байсан. Тэгээ одоо бол мэдэгдэхүйц үр дүн надад хангалттай гарч байгаа гэж харж байгаа. Тэгээд одоо огт унахаа болцсон уу гэвэл үгүй. Мэдээж нэг сарын дотор бол тийм урд үрдэн гарахгүй. За тэгээд дээр нэмж хэлэх юм гэх юм бол үс уналт зөвхөн бүтээгдэхүүн хэрэглээд зүгээр болохгүй. Тэгээд ингээд нийтлэг ажиглагддаг юм гэхээр би ч гэсэн өөрөө тийм алдаа гаргадаг байсан байхгүй. Ингээд нэг сайн гэсэн бүтээгдэхүүн сурчилж байгааг нь хараад за энийг л хэрэглэжүүл миний үс унахаа болоод одоо миний үс гоё болох юм байна гэж бодчихдаг. Тэнгүүд үс уналт ингээд маш олон юмнаас хамаарч байгаа байхгүй юу. Тэгээд би яг он гараад яг энэ үс уналтынхаа эсрэг өөрийнхөө эрүүл мэндийн төлөө нэлийн анхаарал тавья гэж шийдсэн. Та нөгөө миний 2-3 оноо төлөвлөж байгаа бичлэгийг үзсэн бол мэдчихэж байгаа байх. Тэгээд би одоо яг зөв хоолтон дээр нэлийн анхаарч байгаа. Хеликотой учраас хеликогоо имчилгээд нэлийн хоолтонд анхаарч байгаа. За тэгээд дээр нөгөө нэг эрдсийн дутагдлууд нэлийн байгаа надад. Тэгмүүд яг витамин D-ийн дутагдал, төмрийн дутагдал чинь өөрөө үс нуултанд бас амар нөлөөлт юм байна. Тэгээд давхар төмөр ууж байгаа. Витамин D ууж байгаа. За тэгээд дээр нь одоо нөгөө стрессгүй байх те ажил амьдралынхаа балансыг зохицуулах гэх мэтчтэй ер нь маш олон юмнаас хамаарна. Тэгэнгүүт яг буруу хооллол те амар стресстэй байгаа хэрнээ маш сайн гэдэг бүтээгдэхүүнийг аваад хэрэглээд мэдээж тэр чинь үр дүн гарахгүй. Тэгэнгүүт за энэ бүтээгдэхүүн муу юм байна. Иймэрхүү сэтгэлдлүүд түгээмэл байдаг юм шиг санагдсан. Тэгэхээр тийм хэрвээ яг ус уналтай эсвэл хүсэнд чи ямар нэг асуудал байгаа бол тэр асуудлаа яг цогцоор нь шийдэх гэж хичээгээрэй гэж хэлмээр байна. Ей. Гойстэй байцгаая. За тийм имжлэгтэй хамт ирсэн баярлалаа. Баяртай.